있고. in Bolosan in Hari. 잼. За бид хэд ингэж нэвтрүүлгийнхаа дараагийн зочны урилгаар гэртнээ ирэхгээ явж байна. үүдэн байна. Мандала. Тэр айгу сэрэх хүн шүү. Бадам сэдийн үлзий сайхан хичээндээ хүрэлцэн ирээд байна. Манай нэвтрүүлэг челленж хэлбэрээр явагддаг. Өмнө нэвтрүүлэгт орсон давгийн уран чимэг эмч маань манай үлзий хичээг урьж энэ нэвтрүүлэгт оролцуулж байгаа. Тэгээд энэ сайхан өдөр үлзий хичээндээ ирчээд бид нэвтрүүлгээ эхэлж байна. За би айлын отгоо хүүхэд. Аав ээжээс олуулаа алдаа. Гэхдээ би отхон гэлчи дээрээ нэг ахтай. Тэгээд уг нь отхон нэртэй боловч олон дүүнэр өсгсөн нөгөө үүрхийн үрээд айхлахын айхалдагт яг адилхан эгчнэр мэдээж нөгөө социалист нийгэм коммунизмо байгуулна гэдэг тэд нар чи угаасаа сургуулаа төгсөөд л тэгэл цаашаа өргөжлүүлээд явсан аав ээж хоёр чи үр хүүхдүүдээ цааш нь сургах боломж бололцоог нээгээд тэгээ бас нөгөө нэг амьдралаа авч яваад хүмүүс ер нь социалист нийгэм чинь угаасаа тэр үедээ тийм л байсан болохоор үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн бид өсгөж хүмүүжүүлээ та нар ерөөсөө цаашаа сурах тэр эрдмээ одоо мэдээ гэд ингээд олон дүүнрийг авч үлдчихсэн гэртээ тэгээд аав ээж хоёрынхоо уг нь отхон хүүхэд гэж гарсан хувь заяа тийм боловч олон дүүнрийн ихч айл уугуу хөвтсгөл явлаа. Тэгээ би Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган суманд яг аавынхаа талаас ярих юм бол би 13 овоо гэж Хөвсгөл аймгийн яг уугуул гэж ярихгүй л дээ уг нь бол өвөр хангайн хүн байхгүй юу. Ягаад гэвэл тэр чинь яг шууд түүхтэй холбоотой явчихж байгаа байхгүй юу. Тухайн үед одоо засаг төр хаанд бүр засгийн үеэсээ хэвтүүл буюу хишигтэн цэргүүдийг өвөр хангайн аймаг эсвэл төвийн яг улсынхаа төвөөс зах хязгаар тэгэхээр би чинь Монгол улсынхаа баруун хойд хэсгийн сууж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр манайхан хүмүүс юугаар нь мэдэх вэ гэвэл оюун гэрлийн битсэн ногоонууд нь ламаар нь мэдэх байхгүй. Тийм тэгэхээр дайны дээр тэгээд тэр цаашаа Хөвсгөлийн Монгол улсаас Орос руу хилэлдэг тэр хэсэгт гэсэн үг. Тэнд амьдардаг аав талаасаа ээж талаасаа бол би урянхаа гаралтай алангуй ээжийн цус сустаа байж магадгүй. Тэгээд мөн болохоор манай ээж баян тансаг өссөн тухайн үедээ тэгээд л нөгөө эд хөрөнгө бахан хураалгаалт юм болдог шүү дээ. Манай аавын тал бол угаасаа номын хүмүүс юм байгаа юм тийм. Манай өвөг эцэг гэхэд 5 хилийн номтой. Тийм хүн тэгээд тухайн тэр нэг хил одоо харуул 13 харуулынхаа олонд гэрийн эрдэм өгчсэн гэрийн сургуультай хүн байсан байгаамаа. Тийм гэрийн сургууль ажиллуулчихсан тийм удам судартай хүн байна. За айл 10 жил төгсөө та. Би ч хөдөөний хүүхэд. Тийм тэгэхээр чин Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сум тухайн үедээ 8 жил байсан. Би тэгээд 1-р ангид 1981 онд орсон. Тэгээ 1989 онд бол төгссөн. 8-р ангид төгссөн. Гэхдээ дунд нь нэг удаа их чихээ төгсөх гэж хахад гээд өөр газар руу очиж хүүхдээ харахаар
бас нэг хүүхдээ харахаар тэгээд Эрдэнэт рүү явж 1 жил сурсан. Тэгээд 8 жил тэнд төгсөн. 10 жилээ болохоор Хөвсгөл аймгийн Тариалан сумд манай Хөвсгөл аймгийн 2 сангийн аж ахуй таахгүй. Нэг нь Эрдэнэ уулганы сангийн аж ахуй тэндээс би ирсэн. Нөгөөх нь Тариалангийн сангийн аж ахуй. Тэгэхээр би Тариалангийн 10 жилийг бол төгссөн юм аа. Дараагаар нь болохоор би 3 жил гэртээ байсан. Конкурс өгсөн нэлээд удаа өгсөн л дээ. Гэхдээ тухайн үедээ нөгөө мэдхгүй конкурс өгөөд исэн чинь намайг аль эртний тэр чинь нөгөө нэг аймгийн боловсролын хилцээхэн чинь аль эрт хуваараа зохицуулсан л эдгийн байлээ л дээ. Тэгээд би тэгээд ч угаасаа конкурсаа өгөөд өөрийнхөө хүсээгүй ангийг авах гэсэн байхгүй тийм. Тэгэхээр би өөрөө угаасаа хүсчихсэн байсан хэлээр явна гэд. Гэтэл чин би чин математикийн олимпиадад сургууль тахта 10 жил тахта 8 жил тахта физикийн олимпиадад хэд удаа дараалал явсан. Манай гэрийнхэн өөрсдөө намайг бодохдоо математикийн хүн математикаараа явах нь гэсэн чинь би нууцлаад байжгаад яг л 10 төгсөөл би яг хэлээр явна гэдгийг одоо гэрийнхэн тэгэл гайхшруулчихсан байхгүй тийм. Тэгээд яг өөрийнхөө орно гэсэн ангитай хүлээсээр байгаад нэг өдрийн сайныг өнжин хүлээж гэдэг шиг 3 жил хүлээж иж 1991 онд би гадаадны дээд сургуулийн англи орос хэлний багшийн ангид орсон байхгүй. Энэнд юу нөлөөлөв? Би 6 дугаар ангид байхдаа манай нутагт орос хэлний багш гэдэг нэг хөөрхөн эмэгтэй ирж ирсэн. За тэгээд тэр ингээд айгүй хөөрхөн багш байхгүй. Тийм тэгээд тэр орос хэлнийхээ багш ингээл хэлний хүн болохоор л юм хөөрхөн болчдгийм байх та. За ерөөсөө хэлний хүн болно гэж нэг би өөрөө тэрийг нэг шийдсэн байсан. Хоёрдугаар болохоор манай аав чинь өөрөө Оросд сурж байсан. Зөвлөлт Батулс Харьковт нисхийн сургууль сурж байсан. Тэгээд нөгөө манай аав маань орос хэлтэй. Тэгээд манай эгч бас Оросд сурж байсан. Тэгээд манад бол орос хэл тэгээ манай суманд Оросын мэрэгчлэнүүд ирдэг ажилдаг байсан болохоор би орос хүүхдүүдтэй тоглож өссөн. Тэгэхээр хэл сонгох нь болов ерөөсөө тийм чухал биш байсан боловч би нөгөө нэг тэр хөөрхөн инх төвшин гэд багшийг харчаад ийм хөөрхөн багшийг энэ орос хэлтэй болчих юм бол ийм хөөрхөн болчих юм байх гэж бодоод л тэгээд орос хэлийг яг хэлний ангийг сонгож исэн байхгүй тийм. Тэгэхээр англи орос хэлний ангийг сонгоод яг тэр ангидаа орсон учир нь тэр байхгүй тий. Манай сургууль одоо энэ жил 80 жилийн байгаа тэмдэглэлийн байгаа тий. Би чинь цэцэрлэгт өссөн юм байгаа. Цэцэрлэгт хүмүүжсэн. Би ч угаасаа тэгээд их сонирхолтой байхгүй. Намайг төрөхөд манай ээж чинь Хөвсгөл аймгийн их улс сумд яслын эрхлэгч байсан. Тий. Тэгээд ээж маань жирэмсэн байжгаад өөрийнх нь ээж нь манай суман дээр байхад манай ээж одоо Эрдэнэ болгон сумд байхад манай ээж очоод тэндээ ээжийнхээ хажууд төржсэн одоо 7-8 удаа төрөхдөө манай ээж анхудаа намайг төрүүлэхэд ээжийнхээ хажууд төрөн гэдэг чинь ямар сайхан юм бэ гэд айгүй дураараа тэндээ үлдсэн байхгүй. Манай аав чинь тэр нөгөө нэг тухайн үедээ сайн боловсон өвчнөө явуулахгүй гэд их улс сумд үлдээсэн байж байдаг. Тэгээ манай ээж чинь тэндээ их баригч хийгээд үлдсэн. Манай ээж их баригч хүн байхгүй тийм. Тэгээд би одоо тэр Эрдэнэ болгон сумандаа төрсөн. Тэгээд Эрдэнэ болгон сумандаа тэгээд өссөн. Тэгээд болохоор нэгдүгээр тэгэхээр манай аавч хоёр бол 1941 онд ахна шүү дээ тий. Одоо 80 жил гэж байгаа юм чи 40 он юм байна. 1940 онд бол манай Эрдэнэ болгон сумд анхны сургууль одоо байгуулахад манай ээж хоёр анхны сурагчид байхгүй. Нэг ангийн хүүхдүүд. Би нэгдүгээр ангид ороод тэгэл үндсэндээ манай ангийнхан ихэнх нь бичиг үсэг сурсан байсан би бол мэдэхгүй. Тэгтээ би чи нөгөө манай ах чинь надаас 3 ах. Манай ахт нар манай гэрийн айгүй их ном уншдаг. Хизээний гэр боловсролыг. Ер нь бол тодорхой хэмжээний гэр боловсролыг авсан. Нууцад дарал капитан грантын хүүхдүүдийг ингээд үзээсээр байгаа тагыгаад өөрөөсөө гаргаад ер нь уншдаг болсон. Тэгээд тэрийг огт хэлэхгүй яваад тахгүй тийм. Тэгээд нөгөө ангидаа бол тодорхой хэмжээгээр бичиг үсэг тайлагдсан. Тэгээд нэг тэр үед чинь социалист нийгэм чинь ингээд манай ангийг хариулах багш байхгүй болохоор нэг нь одоо нэг хариулмар одоо болж байгаа юм шиг байна. Тэгээ би нэг хариуцаж явсаар байгаад тэгээд дараа нь 4-р ангийнхаа бүлгийн ангийн дарга тэгэл 1-р ангиас ангийн дарга бүлгийн дарга тэгээд 5-р ангиас эхлээд сургуулийнхаа бүлгмийн зөвлөлийн дарга болсон тийм. Тэгээд бүлэг бүлгэм дуулж гэдэл тэгээд ихсэндээ тийм бүлгмийн зөвлөлийн дарга байсан сургуулийнхаа тийм манхайлгч үйж та. Гэж бол би хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ ямар ч байсан намын баяраар жил болгон илэрхийлэл уншдаг байсан, концерт хөтэлдэг байсан, хөөрхөн дуулцдаг байсан. Өөртөө олвол тий
Тэгээд нөгөө орс хэллэр орсоор нөгөө ярьдаг. Манай гэрийнхэн ч аав орсоор ярина, ихч орсоор ярина. Тэгээд нөгөө манад тухайн үедээ нөгөө нэг дүүмэс, Оросын төрийн дүүмэс бас нөгөө нэг цөллөгдсөн багш энэ төр ирдэг байсан байхгүй. Тэгээ манад цөллөгдсөн Орос бригадын эрлийз багш ирээд тэгээд миний хоолой тийм сонирхолтой санагдсан уу? Намайг тийм Орос дуунуудыг, ардын дуунуудыг сургасан. Та хүмүүжлийн тухай ярихдаа ээжийнхээ тухай дурдчихсэн. Миний одоо ингээд энэ хэл шинжилгээний болон хэлний мэрэгчлэлтэй хүн болоход бол ээж маань аягүй их нөлөөсөн. Ингээд сургаалынхын тухай ярьчихсан. Тий. Би болвол ер нь хүн чинь би ингэж хэлдэг байхгүй юу. За Стокгольмын их сургуулийн босгыг үндсэндээ 17-18 жил илээжээ. Тэгээ явж гадаадаас нөгөө нэг алхимч гэдэг ном байдаг штэ, Павлогийн алхимч гэдэг ном шиг хайж нөгөө нэг эрдэм нөгөө хүний ухааныг олоод үзэх гэсэн чинь хайсан чинь нөгөө хашааныхаа арын хашаанд нөгөө нэг байж идэх шиг миний тэр хайсан бүх юмнууд тийм ээ, манай ээжийн тэр олсон юмнууд зүрт зүгэнд маань ерөөсө тунцсан, манай ээжийн сургаалуудад яг тунцсан байгаа хгүй. Тийм тэгэхээр тийм үнэн би бол хэлийг өөрөө манай гэрт угаасаа тэр ном гэдэг юм чинь орсоор хэвлэл гэдэг юм чинь угаасаа чөлөөтэй байсан номнууд би 6 дугаар ангид байхдаа анх удаа орс хэл дээр Кавчук хүүгээд номыг олвол орс хэл дээр уншиж эхэлж байсан тий. Тэгээд үндсэндээ болвол хүмүүжил тийм ээ, хүүхдийн хүмүүжил гэдгийг бол би ээжийнхээ тэр янз бүрийн сургаалуудаас авч тэгээ би хүүхдийн хүмүүжил, хүүхэд хүмүүжүүлэх арга зүйг бол бас ингээд судлаажсан шалтгаан нь тэрийг байгаа. Хэл гэвэл аавын тал, хүмүүжил, хүүхдийн хүмүүжил гэхээр ээжийнхээ сургаалаас тэгээ санаа авсан юм байгаа юм. Харин тийм нөгөө нэг тэр надад нэг шингэчээд тахгүй таны хэлсэн хэдийгээр танд ээж чи хэлсэн ч гэсэн бас яг та түрүүн ихтэй эртээ дуулцахтай хэлсэн. Хүний сурсан юмыг хинч хизээж булааж авдаггүй юм шүү. Тийм. Тэрийг болвол манай ээжээ хоёр яг тийм ингэж бид нарт чинь одоо би зүгээр л нэг жишээ хэлээ л да, саяхан би эгчтэйгээ ярьж байхад дурдчихсэн. Юу гэж хэлжсэн бэ гэвэл танаа одоо та манай аавыг холбооноос ингээ баах Орос нэг сэтгүүл аваад захиалдаг байсан. Сумд чи ирэн штэ. Тэгээ сэтгүүл аваад гарч явдаггүй. Та одоо манай аав чинь бадамсддаг. Бадамсдгаа та ингэж энэ олон хүүхдүүдтэй талах авахгүй тийм ингээ янз бүрийн сэтгүүл аваад явж байхаар гэл гадаа дотоодын хэлн мэддэхгүй те сэтгүүл аваад явж байхаар гэжсэн. Тэгэхээр манай аавч хоёрт бол боловсрал гэдэг ялангуяа тийм ээ биднэрт бол айгүй чухал байсан. Манай аав чинь бид нарыг аваад гэрийн баянаас хээрийн баян дээргээд гэж хэлж байгаад бид нарыг чинь аваад зугаалганд одоо эдгээр хэлгээр пикник хийдэг. Бид нар чинь сайхан хангай газар уул ус, урмал хангай, аргагүй тэр нэг дэлхийн хүйс гэдэг чи яг тэнд байхгүй тийм. Ямар гоё гайхамшиг байдаг байх нь. Тэгэхээр чи би 4 уулан дотор усны тэр хөвсгөл нууранд чинь 99 гол цутгадаг, 1 гол их авдаг. Тэр 1 гол их авдаг тэрийг чинь тэр хөвөг дагаж өсгөөсөн хүмүүс байхгүй. Тэгэхээр чин тэр сайхан уул усанд чи явдаг. Гэтэл ээжээ хоёр маань ерөөсөө юу гэж хэлсэн бэ гэвэл за эрдэм номыг бол тийм ээ боловсрал тэр дундаа ерөөсөө чиний сурсан юмыг чиний эрдмийг бол хинч авахгүй. Тэгээд нөгөө тоглоом манай аавч хоёр чинь тийм гайхамшигтай хэл яриа ерөөсөө тий цэцэн үгзээж цэцэг навч ууланд хүмүүс байхгүй юу. Тэгэхээр нөгөө эд чинь хэлэхдээ за тэгээд малтай байх юм бол чон идчихдэг гэж юм. Байшин савтай болох юм бол гал авчдаг гэж юм. Сүүлийн үед нөгөө олон банкнууд дампуураад мөнгөтэй байх юм бол банк дампуурдаг. Тэгэхээр чиний сурсан юм чиний ерөөсөө мэдсэн юмыг хинч авахгүй. Энэ бол чиний ерөөсөө өөрийн чи юм гэж сургасан та. Тэгэл энэгээр л явж байгаа хүмүүстэй би бол ерөөсөө миний хобби бол ерөөсөө ном унших л гэж тэгжсэн. Ном унших гэдэг энэ зүйлийг одоо хизэнээс өөрчлөж чинь тогтвол хөвшмөл болж эхлэв. Би хизэнээс хөвшмөл болсон гэдгийг би ерөөсөө мэдэхгүй. Тийм яагаад гэвэл нөгөө манай гэрийнхэн чинь эгчнэр ингээд ахын тэр чинь бүгдээрээ номоо уншдаг. Тэд нар чинь бие биенээсээ нэг манай суманд ч одоо нэг ном ирнэ шүү дээ. Тэгэхээр чин тэр номыг чинь ингээд цөөхөн ном ирэх чинь тэд нар чинь бие биенээсээ булаацалдаж уншина, нэг нэгнээсээ нууж уншина. Тэгээд уншаад дандаа ярилцдаг. Юуны тухай гарсан зохиолч юу хэлэх гээд байгаа ингээд. Тэгээд манай гэрийнх ерөөсөө тийм бүгдээрээ л ном уран зохиол уншдаг. Тэгээд би уншаагүй мөртлөө дунд нь бас учрыг олж байгаа юмсан дахигаа дуурайсаар хаад Монгол ном биш те нууцад дарал капитан Грантын хүүхдүүдийг дагаж харсаар хагаад тэр чинь
Тэгээд уншаа сурч ирсэн. Тэгээд ном уншаад ирэхээр чинь сэтгэл тогтоод ирдэг. За энтэй чи яг холбоо шууд сэтгэл тогтоож ирж байгаа бол хэлтэй шууд холбоо, хэл сурахтаа шууд холбоотой байхгүй юу. Яагаад гэвэл хэрвээ чи тийм ээ 3 жилийн дотор зүгээр нэг хидэн удаа мундаг сайн багштай байгаад хамаагүй за энэ удаа л ингээд хэл сурч игээд тэгж ингээд сурна гэвэл үгүй байхгүй. Тархич нь өөрөө их сонирхолтой хэрэгтэн учраас хөвшмөл тогтмол байж үндсэндээ хүмүүс чи булчин шүрмсөө хөгжүүлэхийн тулд тодорхой хэмжээний дасгал хийсээр байгаад тэр булчин гарч ирдэг шиг хэлчин ерөөс яг тийм баг. Ном уншихад сэтгэл хураагддаг байхгүй юу? Сэтгэл хураагдаж номон дээр бүх юм оршиж тухайн тэгэл ном таяртал холбоотой болчихж байгаа байхгүй юу? Ер нь хүний хувь заяч их сонирхолтой юм байна шүү дээ. Хинч бол хизээ нэгэн цагт тийм ээ намайг одоо бид нарыг тийм ээ энэ Скандинавын хойд мөсөн талаад ийм ойрхон сууж байж болно гэж бодоогүй байх гэж би бодож байгаа юм. Гэхдээ би одоо нөгөө нэг номонд бичсний дагуу шивэд нэг креп гээд эмчийн бичснээр дэлхийн хүйнд өссөн төрж өссөн хүн байхгүй юу? Яагаад би дэлхийн хүй гэж ийнэ гэж үзвэл тийм дэлхийн хүй гэж үзэж байгаа вэ гэвэл тухайн үедээ 1800 онд бол шивэдүүд тухайн үедээ армийн офицеруудаа тэгээд эмч нарыг одоо манайхаар бол Хельсинфорд бэлтгэдэг байсан байхгүй юу. Тэгэхэд тэнд бол тэр креп гэдэг эмч бэлтгэгдэжээ. За тэгтэл мань нөхөр чи яасан бэхээр тухайн үедээ бидний нөгөө мэдих Оросын Николай хаан чинь эхнэр авахтай Даны эзэнт гүрнээс Даны одоо хааны удмаас бэр болгосон байгаа байхгүй юу. Тэгэхээр чи Николай хааны эхнэр чинь бол Даны эмэгтэй ах нэ. За тэгэнгүүтээ өвчтнүүдээ тэр чинь өвдөх юм бол хаанаас эмчээ авах вэ гэхээр мэдээж Скандинавынхаа хойгийн эмчийг авах юм л да. Тэгэхээр тэр креп эмч очиж эмчилж ирсэн юм байна. Гэтэл энэний явцад бас хажуугаар нь юу вэ гэвэл нөгөө Даны хатан ан чинь Даны нөгөө гүнч чинь өөрийнхөө л идэж уусан тэр цагаан хэдийг л идэж уух гэж тэгээд л байна л да. Тэгэнгүүтээ яасан бэ гэвэл тийм эрүүл сайхан ад жаргалтай малын сүү цагаан хэдийг яаж бэлтгэхүү гээд тэгээд нөгөө нэг тухайн үедээ Оросын хаант засгийн өмнөд хэсэгт сууж байгаа улс буюу одоо манайх нар нэг бурят үндэстнүүдтэй гэрээ хийгээд тэгээд тэднэрт нөгөө нэг сүү цагаан идэ хэрхэн боловсруулах вэ гэдгийг зааж өгөөд тэгээд бурятууд маань тэднэр лөө нийлүүлжсэн хааны одоо цагаан идийг нийлүүлжсэн байх нь тий. Тэгээд тэрэнд ч нэг уучлаараа тэгээд нөгөө креп эмч чинь тийшээ ингээд яваад тэгээд тэр хооронд чинь цагаантан, улаантан гэл нэг юм болсон шүү дээ тий. Тэгэл дэлхийн 1-р дайн ингээд эхлээд энэ яг явж явах үед Америкийн улаан загалмай тухайн үед улаан загалмай нийгэмлэг гэдэг чинь нөгөө гараагүй байсан. Гэхдээ улаан загалмай нийгэмлэгтэй адилхан тийм байгууллагаас тусламж аваад тэнд нөгөө шаргагдсан байсан цэргүүдэд цагаантны тий цэргүүдэд бол туслахаар өмнөд хэсэг рүү Оросын өмнөд хаан засгийн өмнөд хэсэг рүү явж байгаа. Манай бол тийм ээ Монгол улсын хойд хэсэг рүү явж байгаа нэ штэ. Тэгээд явж байгаад Сибирт байж байгаад манай хөр мориор яваад тэгээд дараа нь байгаль нураасаа заваар яваад тэгээд явсараад манай нутагт ирээд за ингээд энэ бол дэлхийн хүй гэж ийм сайхан юм байдаг юм байна гэд тэгээд мань хүн өөрөө яасан бэхээр ерөөсө сэтгэл зүрхэнд нь тэр нутаг нь харагдаад тэгээд буцаж ирээд Даны найз нөхөд өөрсдийнхөө яг эрдэмтэн тэр тухайн үед эрдэм шинжилгээ хийжсэн хүмүүстэйгээ нэг баг бүрдүүлээд тэгээд бол хятадаар явсан байгаа юм. Тэгээд хятадаар явахдаа богд хаантай бас гэрээ хийгээд тэгээд Дан улс чинь Монголд тухайн үед яг манай суманд байхгүй одоо тэгээд манай суманд болохоор шиврэний үйлдвэр тэгээд сүү тос боловсруулах цагаан хэдэ боловсруулах тийм үйлдвэрийг нээе гэж тэгээд одоо манай сум чинь бол улаан тариа гэхэд чинь тэр даан эмч чинь аль эрт нөгөө хідэн хүмүүсийг маань ирүүлчихсэн. Тэгээд нацагд орж байгааг жаргалан гэд бичээд хүмүүсийг ирүүл Европын эмчилгээг ангаах ухааныг бол дэмжих хэрэгтэй гэд хүмүүсийг сэтгэлгээний хувьсгал хийж хахад манай тэр жижигэн сумд чинь сэтгэлгээний хувьсгал үндсэндээ бол энэ ногоо нүдтэй хүн бол эмчилдэг юм а гэдэг тийм учиртай сум юм байгаа юм.
манай нутагт чинь жишээлбэл сайхан тариа тарьдаг. Тэгээд хүнсний ногоонууд сүүлд бол 90-ад оноос хойш хүнсний ногоонуудыг их хэмжээгээр тарьсан, хүмүүс айл айлууд хүнсний ногоонуудад тарьж исэн янз бүрийн зүйлүүд ийддэг. Тэгэхээр энүүгээрээ би юу гэж хэлэхэд нэг бол манай нутагт ээж авийн үзүр гэж нэг газар байдгийн том сайхан хангай тэгээд тал нутаг байхгүй. Тэр тал нутагт дүүрэн атар газар байхад нь атар газрыг нөгөө комбайн тэр нөгөө атрын аянаар сая хүртэл тэр атрын 70 жилийн үйл 80 жил болсон. 80 жилийн манай сая болж тэмдэглэсэн тийм. Тэгэхээр ээж авийн үзүүрт яасан бэ гэвэл нэг ядуу одоо бүр ямар ч хоол ундгүй байжгаад тэгээд нэг өнчин хүүхдүүдтэй ээж тэр газар нутгийн нөгөө нэг яг л Монголын нууц товчон дээр байдаг шиг тий алунгаа биш бүртөө үж яаж хүүхдүүдээ өсгөжсэн бэлээ хооллож байсан бэлээ тэрэн шиг тэрх шимт хичээлэгтэй эрдэс тэр үнцгийг хүүхдүүдтэй өгч өсгсөн бидгийн тэгээ тэр нутгийг ээж аав шиг ачлалтай тийм сайхан нутаг юм байна гэж ээж аавын зүрх гэж хэлдэг. Одоо хүртэл хүмүүс амьдарч байгаа. Нөгөө талаас манай ээж гэхээр өлөнтөд өссөн байгаа юм тий. Тэгэд тэр нь ийм сайхан том хүндээ. Тэгэхээр манай ээжийн тэр ах トゥ амраг сад нь ерөөсөө мал нь тэр чигээрээ тэр хүндээгээр дүүрэн өссөн. Ерөөсөө мал нь бэлчиж байдаг тийм байхгүй тийм. Тэгэхээр тухайн үед яг язгууртан, сурвалжтан одоо феодал тийм ээ тийм хончинтой, малчинтай тийм хүн байсан. Тэгэхээр нутгийн хувьд бол хөрсний сайхантай нар усны сайхантай манай нутагт эндэгтэй юу адилхан бэ гэвэл намар энд сэтгэлийг аяа их уураадаг нэг юм байдаг. Ман татдаг байхгүй юу? Манай нутагт манан татдаг. Тэгээ манан татаад 10 цаг гэхэд хөөхөд нар сайхан манддаг тийм. Энд бол ерөөсө тэр манан татж байгаа. Ялангуяа би чинь бас энэ тэнд ерөөсө ингээл арал дээр амьдэрсэн хүн шүү дээ шивэдэд тийм. Стокгольм. Тэгэхээр тэр манан татхад сэтгэл зөөлрдөг, нутгаа санагалцдаг. ээжээ таныг сан хавар олгоор сан шүд өвдөхөд сан өв сурахад сан муу хэлүүлэхэд сан муу явахад сан сайн явахад сан сайнаар хэлүүлэхэд сан ээжээ таныг сан гүлэг харахаар сан шовон эсгээр сан үдэш болохоор сан зүүдлэхээр сан зүг рүү харахаар сан нар гарахаар сан сар гарахаар бас сан сар гарахгүй байсан сан ээжээ таныг сан хол явахаар сан даарахад сан дандаа сан гадаа гудамжинд сан ганцаардахад сан уур хүрхээр сан нойр хүрхээр сан ойлаад сан намар сан зун сан насаараа сан ээжээ таныг сан Шведэд ирэх боломж надад ер нь 90-ад оны дундуур тодорхой болсон. Тэгээд би Швед рүү ер нь гадаад орн руу явах гэж байгаа юм чинь ингээд Монголынхоо бүх одоо өөртөө сайн сайхан миний сайн сайхан гэж бодож байгаа гоё гэж байгаа үзэсгэлэнтэй газруудаар явж исэн.
Тэгээд дараа нь 1998 онд анхудаа шивэдэд ирээд ер нь шивэд орныг тухайн үед нөгөө англи хэлээр одоо интернет гэж байгаагүй болохоор англи хэлээр тодорхой хэмжээгээр уншсан. Нутаг оронд нь хурж ирээд 98 онд хурж ирээд за ер нь гадаадын иргэдэд эдгээр ямар хөө хандлагатай байдаг юм гэдэг талаар нь тодорхой хэмжээгээр өөрийнхөө хэмжээгээр судалж байгаад тэгээ 1999 оны намар 14 оны үед тухайн үедээ оршин суух эрх тийм хурдан гарч ирсэн байхгүй юу. Тийм. Тэгээд би яг нүүж ирсэн маань бол 2000 он. За тэгээд яг нүүж ирснээс хойш тодорхой хэмжээгээр энэ нийгэмд олох хөлөө олох гэж тэгээ хилээ сурах гэж явж исэн. За тэгээд тэрний дараа нөгөө манай монголчууд маань хэмжээгээр давлгаалж нүүж ирсэн шүү дээ. Тэгэхээр би бол монголчуудынхаа буйнаар монгол хэлнийхээ ачаар тэгээд хэл сурсан тэр боломж болцоо маань надад шивэдэд өөрийнхөө хүслээр өөрийнхөө зорилгоор тэгээд өөрийнхөө үргэлж сурыг мэдээ гэсэн тэр хүслийн маань үргэлжлүүлж өгсөн ундраг маань буцаад монгол хэл маань монголчууд маань юм байгаа юм. Тэгээд дараа нь 2 хүүхэдтэй болсон. Тэгээд хүүхдүүдээ нөгөө хос хэлтэй болгоё гэд. За ингээд бол монгол хэлээрээ ерөөсөө миний язгуурын намайг хооллох миний угаасаа буян заяаны миний дүр зураг хувь заяа хувь тохиол бол хэл маань юм байна гэд ингээд явсан да. Миний чинь англи хэлний хэрэглээ бол нэлээд сайн байсан байхгүй. Би чинь нөгөө гадаад хэлний дээд төгсөөгүй байхдаа тухайн үедээ ESPI гэж тухайн үед бол англи элчин сайдын яамны дэргэд англи хэлийг гадаад тусгай зорилтоор зааж байсан тийм сургууль нь бие дааж гарсан. Тэгээ ESPI хичээл заажсэн. Түүнээс гадна хувийн сургуулиудад, ихтэй сургуулиудад хичээл заажсэн байхгүй юу. Тэгээд би болвол англи хэл бас нөгөө өөр янз бүрийн бахааны гэмлэгт ажиллаж байсан болохоор өөр англи хэлний маань хэрэглээ маань өндөр байсан учраас ярианы болон бичгийн англи хэлтэй би тэрч байтугай нэг ном орчуулсан, бичгийн ном орчуулчихсан орчуулгын номтой хүн иржсэн тий. За тэг нэлээд хэдэн сургалтын номнуудыг бас орчуулсан байсан. Тэгээд хэлний хувьд бол хизээд нь би шивэд хэлээр ярих болсон байвал би жирэмсэн болоод тэгээд тухайн үедээ бас нөгөө ингээд эрлиц хүүхэдтэй байхад ер нь гадаадд хүүхэдтэй өсгөхөд их хэлийг нь яаж болгох юм бэ гэд тэгээд биднээс өмнө эн чинь янз бүрийн үндэстнүүд ийшээ тийшээ явж нүүгээд ингээд өөр улс оронд өөрсдийнхөө төрлөх соёлыг их хэлээ авч үзье гэсэн янз бүрийн судалгаанууд байдгийг. Тэгээд тэр судалгаануудыг үзэж хагаад нэг ээж нь ч юм уу аав нь ч юм уу өөрсдийнхөө төрлөх хэлээр хүүхдтэйгээ ярих хэрэгтэй юм байна гэд би тэгээд монгол хэлээр ярих хэрэгтэй. Тэгээд бас шивэд хэлээ яг монгол хэл шиг байлгах хэрэгтэй юм байна гэд тэгээд тухайн үед ESPI шивэд хэлийг гадаадын иргэдэд зориулж зааж исэн байхгүй юу. Тэгээ би бол үндсэндээ 3 сарын дараа гэхэд ойр зүрийн үг хэлээрээ ярьдаг болчихсон. 6 сарын дараа гэхэд яг тодорхой хэмжээгээр нөгөө яг явах ёстой тэр шатыг айгүй хурдан дуусгацсан байхгүй. Тэр чинь ядахта дор хаяж 2 жил байдаг байхад чи дуусгачлаа гэжсэн. Тэгээд та түрүүн асууж байна л да ямар боломж болцоо нийгэмд хөлөө тавихад ямар байсан бэ гэд 2000 оны үед 2001 он 2000 оны үед шивэд хэлийг сурах ёстой гэсэн тийм зайлшгүй шаардлагыг бол тавьж байгаагүй. Гэхдээ шивэд нийтлэг шивэдийн нийгэм нь англи хэлний хэрэглэн тийм гайхамшигтай одоогийн шиг тийм сайн байгаагүй байхгүй юу. Тий. Тэгтээ болвол англи хэл сайн бас хэрэглээний ярианы хэрэглээнд сайн байсан. Тэгэхээр би ч үндсэндээ бол шивэд хэл чинь миний 4 дахь хэл болоо явчихж байгаа байхгүй юу. Тий. Тэгээд одоо эн чинь миний нөгөө нэг байнгын үндсэндээ өдөр тутмын тэгээ мэрэгжлийн хэл тэгээ судалгааны хэл болохоор байнга л хэрэгжилж байна л да. Тэгтэл маш сайн сурыг гэвэл тэгээд одоо нөгөө тархины мэрэгжлийнхээ өвчнийг ярих гэдэг юм л да. Маш сайн сурыг гэж бодож байгаа бол өөрийнхөө хамгийн дуртай ямыг судалж сурах хэрэгтэй. Кино үздэг бол киногоо үз, ном уншдаг бол номоо унш, их хэл дээрээ номоо уншсан бол шивэд хэлээр амархан уншдаг. Уншлагын нөгөө нэг ойлголтын төвшингүүд нь өөр байдаг штэ. Тэр номнуудаа уншаад явж байхад бол хэлийг амархан сурна байх гэж бодож байна. Тэгтээ хэл сурахад ерөөсөө ичих нүргүй, ерөөсөө огт айхгүйгээр баруун солгоогүй л
дуурч байх хэвээр. Тэгээ би нэг онл ярьдаг штэ тэр нь юу гэвэл монголчууд 66 буюу 88 авиалбраар дуурч ярьдаг. Тэгэхээр ерөөсөө монголчууд ямар ч хэлийг зөвхөн нөгөө нэг гэж ингэж хэлдэг тэр хэлийг л эс тооцвол бүх төрлийн авиаг хэлэх бид нар чинь байглаасаа гайхамшигтай тийм хүмүүс байхгүй. Тэгэхээр янз бүрийн хэлийг сурчих юм бол айдлах тийм дуудлага тийм онцгой энтер гэдэг авиануудыг хэлэхгүйгээр гэтэл чинь монгол хүмүүс чинь хөх гэдэг үгийг хэлэхэд чинь хоёр өөр хээг хэлдэг байхгүй юу. Тэгэхээр чинь бид нар чинь үндсэндээ нарийн үзэх юм бол хээ гэдэг авиа дуудлагыг чинь бид нар 5 янзаар монгол хэлээр дууддаг байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь амархан гэсэн үг тийм. Тэгэхээр биднэрт суурин байна. Танд хичээл зүтгэлэн байна уу? Дээр нь өөрийнхөө хамгийн дуртай, хамгийн өөрийн чинь гжигдсэн тийм юмар нь хий. Тэгээд миний харахад бол монгол хүмүүст их сайхан ээлтэй орон 2008 онд бол гэр бүлийн хуулиар энд өвлөдсөн байсан олон жил байсан хүүхдүүд дасан зохицсон гэдгээр олон хүмүүс оршин суух эрхээ авсан. 2012 онд бол хөдөлмөрийн хууль байгаа шүү дээ, тий? Хөдөлмөрийн хуулиар гадаадын иргэд хөдөлмөрийн зах зээлд орж ирнэ гэсэн тэр боломж нь орж ирсэн. Тэгэхээр монголчууд маань ихээр бол орж ирсэн байгаа. Тэгэхээр одоо янз бүрийн сургалтуудад сууж ин монгол хүмүүсийнхээ онцлогонд таарсан тийм сургалтууд явж байна. Сайхан байна. 2003 онд би орчуулагч хийгээд эхэлсэн юм байгаа юм тий. Тэгэхээр би урд нь бас өөр хүмүүс мэдчихэж магадгүй би өөрийгөө Шведийн Стокгольмын шүүхийн танхимд чанагдаж болсон орчуулагч гэж өөрийгөө нэрлэдэг тий. Тэгээд эхлээд орчуулга хийж байгаад орчуулагчаа хийж байгаад тэгээд дараа нь багшаа хийгээд тэгээ багшийнхаа дараа нь хүүхдүүдэд маань хэрэгтэй учраас математикийн багш ирэх. Тэгээд нөгөө англи хэлний багш, орос хэлний багштай болохоор монгол хэлний гадаад ихтэй сургуульд нөгөө монгол хэлийг тийм өндөр хэмжээгээр үзсэн гээд тэгээд тэрүүгээр монгол хэлний эрхийг авчихсан. Тэгэхээр би монгол хэлийг зааж исэн. Тэгээд математикийн багшаа эрх авч исэн. Тэгэхээр энд бол би монгол хэлийг төрлөх хэлээрээ надад төрлөх хэлийг маань мэдээж угжсан эцэг их аав ээж ах дүү амрах садан бай. Тэгээд дээр нь нэмээд багш нар байна. Тэр дотроо би нэг багшийг яг чухалчилж хэлмээр байгаа. Тэрний үг бол бид нарыг 9-р ангид 9-өөс 10-р ангид авч ясан манай монгол хэлний багш ган болт гэд байгаа. Тэр бол намайг бид нарыг бол худам бичгтэй болгосон. Би тэгээ монгол бичгээ мартахгүй, монгол хэлээ мартахгүй тулд, монгол бичгээ мартахгүй тулд би ер нь 7 хоногт 2 удаа монгол бичгээр бичигдсэн нөгөө уран зохиолын дээжс бичиг оршвоо гэдэг тэр ном байдаг. Тэрнээсээ болвол ер нь зарим нэгэн судруудаас зарим нэгэн зүйлүүдээс уншдаг юм аа. Манай орчуулагч нар бол сайн мэрэгшиж байгаа. 2008 оноос бол орчуулагчдыг бэлтгэж эхэлсэн. Энтэй холбоотойгоор би нөгөө орчуулагч бэлтгэх орчуулагчийн багш гэдэг сургуультанд сууж иж тэгээд үндсэндээ 1 жил тэгээд миний хувьд бол 2 жил сурж иж би орчуулагчийн багш гэж сургалтыг мэрэгчлийг хийсэн, сурсан, авсан. Тэгээд яг энэ мэрэгчлэрээ үргэлжлүүлээд 2017 оноос хойш Стокгольмын их сургуульд багшилж байгаа да. Тэгээд нөгөө нийгмийнхээ үзэгдлээд агаад нийгмэд агаад хэл бол хувьсчдаг. Яг тэрнтэй адилхан хэлийг хэрэглэх хэрэглээ орчуулагчийг авах буюу орчуулах хэрэглээний нөгөө нэг нийгмийн хэрэгцээ буюу хэрэглээ нь өөрөөр учраас тэрийгэ дагаж хувьсна гэсэн үг байхгүй. Гэхдээ Шведийн өөрийнх нь үндсэн хууль швед хэл болвол шведийн үндсэн хэл мөн эсвэл язгуур хэл мөн гэсэн тийм ярианы заалт тийм хууль байдгүй учраас төрийн байгууллагатай холбогдож байгаа гадаад иргэн өөрийнхөө хамгийн сайн мэдих хэлээр төрийн үйлчлэгийг авна гэсэн байдгийн. Тийм болохоор төрийн байгууллагатай холбогдож байгаа хүмүүс монгол хэлээрээ юм уу орчуулагчдыг авах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тийм ер нь энэ утгаараа монгол хэл чинь Шведэд анх удаа хэрэглэгдэж байгаа шинэ одоо орчуулгын хэл болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг одоогоор бүр нарийн мэрэгчсэн болол юм байхгүй. Тэгтээ цөөн хэдэн орчуулагчид нар маань нарийн мэрэгчсэн хэлбрээрээ авцсан байгаа чадварсан. Тэрэн тал дээр одоо Шведийн гадаад ер нь Монголд орчуулга авж байгаа эсвэл гадаадд орчуулга хийж байгаа энэ төр хүмүүсээс ялгарах нэг юм гэвэл Шведэд болохоор орчуулгын товчоо тэр нэг орчуулагч нарыг зохицуулж байдаг. Орчуулагч яг ажлынхаа байран дээр хэр сайн орчуулж байна гэдэг хувийн хариуцлага
мөн нууцыг хадгалах ёстой, төвийг баримталж ажиллана гэдэг мөн хэлнийхээ чадварын хувьд болон чадварын хувьд чадал чансааны хувьд байнга өөрийгөө өөрчилж байх ёстой, сайжруулж явах ёстой. Энэ нь бол яг хувь орчуулагчийн өөрийнх нь хариуцлага байдаг юм аа. Тэгэхээр сонирхолтой асуулт асууж байл да тий. Хос хід эсвэл тэлээ хил гэддэг чинь тий. Миний судалгаагаар бол нэлээд олон ялгчиж байгаа байхгүй юу? Төрлөх хос хилтэн, унган хилтэн, тэлээ хилтэн гэдэг зөндөө олон байгаа байхгүй. Тэгэхээр энд ирсэн төрсөн хүүхдүүд нь төрөнгүүтээ хоёр хилээр зэрэг явж байгаа бол хос хилтэн унган хилтэн гэхээр 6-7 наснаасаа хойш сурсан хүүхдүүдийг болохоор унган хилтэн тэгээ тэлээ хилтэн болохоор бас сүүлд сурсан хүүхдүүд болохоор хос хилээ сүүлийнхээ хилийг 2 дахь юм уу хилээ дараа нь сурсан хүүхдүүдийг бол тэлээ хилтэн гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр ер нь бол яг хүнээр ингэж ярих юм бол ийм л ахгүй дээ. Аль өөрийнх нь их хэл нь дүүрэн, үгийн сан нь дүүрэн байх юм бол тэр нь дүүрэн байвал аль ч хэрэг сурсан гэсэн тэрийгээ ерөөсөө цаашлал ингэж аваа явчихна гэсэн. Тэгэхээр ямар ч гадаад улсад байгаа монгол хүмүүс өөрийнх нь язгуурын эсвэл сэтгэлгээний эсвэл мэдрэмжийн өөрийнхөө хайраа илэрхийлэх, уур гомдлоо илэрхийлэх хэл нь монгол хэл байдгийн бол яг л тэр мэдрэмжээ, яг тэр уураа, эсвэл тэр тархинд болж байгаа процессыг илэрхийлэх нь хэл. Тэгээд харин харамсалтай нь Монгол одоо энд байгаа би зүгээр энд байгаа нөхцөлийг л яриа л да. Ээж аваад маань одоогор бол нийгмийн шаардлагаасаа болоод маш их хэмжээгээр ажиллаж байна. Хүүхдүүдтэй цаг гаргах нь бага байгаа учраас нөгөө хэрэглээний хувьд монгол хэл нь хязгаарлагдмал болчиход байгаа байхгүй юу. 6-7 жил монгол хэлээр гэр орондоо сайхан ярьцдаг. Гэтэл цаашаа гараад нийгмийн тухай, орон байр, байгаль, эх орон, нийгмийн тухай бодол тэрий чинь ярихад хүүхдүүдийн ярианы хэрэглээ хязгаарлагдмал байгаа тийм. Тэгэхээр эцэг эхүүдэд яг чухалчлан санал болгоход янз бүрийн сэдвэр хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярьж бай. Тэ өөрөө сайхан ярьж бай, хүүхдүүдтэй сайхан ярьж бай, хүүхдүүдийг сонсож бай, яриулж бай. Тэгхийн бол тэр хязгаарлагдмал хэрэглээ байхгүй болно л гэсэн үг байхгүй юу. Хүүхдүүд ерөөс аль ч хэлээрээ ингээл жинхэнэ тэлээл ингээл явчихна гэсэн үг байхгүй юу. Бахаулагийн хэлснийг сургаал байдгийн хүн бол эрдэнийн чулуугаар баялаг уурхай юм гэж зөвхөн боловсрал түүний баялаг сайныг илэрхийлж чаднаа гэдэг байхгүй юу. За тэрүүгээр юу гэж хэлэх хүн чинь өөрөө баялаг уурхай. Тэрийг илэрхийлдэг хүмүүс нь тийм ээ тэр уурхайг нээж чаддаг тэр чамд ийм эрдэнэ байна шүү гэдэг чинь бас тодорхой хэмжээний багш нар чиглүүлэгч эцэг их хамгийн эхлээд ээж хамгийн том язгуурын хамгийн ихний багш гэхээр ээж байдаг хүүхдүүдийн. Тэгэхээр би яг одоо яагаад энэ янз бүрийн лекц, сургалт, семинарт ингээд зохион байгуулад байна гэвэл мэдээж тухайн үед 2000 оны ихээр гэвэл миний өөрийн хувь хүний нэг сонирхол байгаа. Тэрний үйл би ерөөсөө баяр жаргалтайгаар юм бүхийг би мэдэхгүй, хизээч мэдэхгүй тийм. Тэгэхээр мэдэхгүй юм а мэдэх гэж хичээдэг. Тэгэхээр мэдэхгүй юм аа мэдэхгүй хичээж би мэдэхгүй байсан юм чинь тэгвэл энэ хүн маань мэдээсэй гэдэг үүднээс аль болохоор өшөө дээр нь олуулаа монголчууд маань ирдсэн байна. Хэл ус мэдэхгүй тэгээд хууль уншаагүй цаг зав гарахгүй байгаа болохоор за би уншсан юм чинь аль болохоор ингээ бүгдээрээ хуваалцъя. Би ганцаараа мэдэхгүй төмнөөрөө хуваалцъя гэдэг тийм нэг язгуурын бас итгэл үнэмшил байдаг болохоор тэгдэг байж магадгүй. Нөгөө талаас саяхан таны асуултанд нэг асуулт байна л да. Саяхан би Мюнхенд болсон манай ерөнхийлөгчийн ивэлдор болсон эрдэм шинжлэх Монголын хөгжил цэцэглэлт тэгээд шийдэл гэсэн нэрийн дор эрдэм шинжилгээний илтгэлийн болсон уулзалт чуулгуулалт болсон. Тэрэнд бол зочин илтгэгчээр тэгээд шүүгчээр бол очсон байгаа. Тэгээд түндээс Германы Мюнхенд тэндээс бол манай залуучууд үнэхээр гайхамшигтай. Би тэнд бол монгол хүн болсондоо тэр бахархлыг бол бусад хүмүүсээс болон өөрөөсөө тэр бахархаж байгаа бусдын төлөө бахархаж байгаа тэр бахархлаа бас олж харж чадсан л да.
Ямар гайхамшигтай байдгийг ингээд тэнд очиж бас нөгөө нэг тарих ба хэл гэдгээл одоо ярьсан да тэрэн дээр хос хэлний тухайд. За тун удахгүй 3 сарын 7-8-нд дахиад Мюнхенд Европт байгаа эмэгтэйчүүд тэгээд ээж эцэг эхчүүд бол та бас энэ яг энэ тухайгаа яриач гэж урьсан. Тэгээд энүүгээрээ ярина. Сая өнгөрсөн жил Монголд очиж Монгол эцэг эхчүүдэд зөв эцэгчүүдээс зөв хүүхэд гэдэг тийм төрийн бас байгууллагад хандж агаад би өөрөө үнгүй илтгэлийг тавья. Та бүхэн ирж энийг сонсооч гэсэн. Тэгээд эцэг эхчүүдэрсэн энэ дээр ерөөсөө би нэг л юмыг тэр эцэг эхчүүдээс нэг сонсон юм гэвэл энэ юусоо хос хэл, унган хэл, тэлэг хэлний асуудал чинь гадаадд байгаа биднэрт нүүр тулаад байгаа асуудал биш байна. Монголд байгаа хүмүүст мань бас нүүр тулсан асуудал байна. Тэгэхээр энэ одоо үндсэндээ бүр даян дэлхийг хамарсан асуудал болоод байгаа юм байна. Нэгд хоёрт болохоор тэн дээр ямар үзэгдлийг би бас ажигласан бэ, хандлагыг ажигласан бэ гэвэл монголчууд бид нар Монголд байгаа монголчууд маань хэлжсэн л да. Аливаа юмд прагматик сэтгэлгээгээр хандахгүй байна. Шинжлэх ухаанчаар хандахгүй байна. Тэгэхээр та одоо тархины үйл ажиллагаа, тарих ингэж ажилтдаг юм а. Тийм учраас ийм юм болоод байгаа маа гэдгийг шинжлэх ухаан дээр ингэж тайлбарлаж ярьж байгаа нь бас их гайхалтай зүйл байлаа гэдэгт тэгжсэн. Тэгэхээр би юу хүсэж байгаа юм бэ? Ямар учраас ингэж цаг заваа гаргаад үн төлбөргүй ч юм уу эсвэл ингэж яваад байгаа юм бэ? Тэр нь шалтгаан нь юу гэвэл мэдээж өөрөө би 18 настай охинтой 19 хүрэх гэж байна. Тэр хүүхэд сайн монгол хэлээр ярьдаг. Энэ нийгэмд тэгээд хос хэлтэй, хос соёлтой. Тэгээд би чадсан. Гэхдээ яг босод хүмүүсийг бодоход хэлийн сурсан, шинжлэх ухааны сурсан, номын үзэд ногоотой холыг эзэн юм чинь. Тэгтээ энэ бүгдийг бас өөр босод эцэг эхчүүд сураасаа. Тэгэхээр яг одоогоор миний мэдхээр Монголд юм уу эсвэл өөр газруудад яг энэ тарих ба хэл шинжилэл тэр дундаа хос хэл тэгээд энэ бага насны хүүхдүүд хэлд орох үзэгдэл энд нэг явагдаж байгаа шинжлэх ухааны хэл судал талаас тарих судал талаас хэд үзэгдүүд байдаг байхгүй. Тэрийг судалж байгаа хүмүүс яг монгол хүн миний мэдгээр байхгүй. Тэр байгаа бол уучлаараа энэ тэнд байгаа бол тийм эрсэр. Гэхдээ би одоо Германд сурж байгаа тарих судалж байгаа нэг залууг мэдхээс биш өөр босдыг нь бол мэдэхгүй. Тэгэхээр тарих судлал ба хэл шинжилэл чинь ер нь бол шинэ салбар болчихж байгаа байхгүй юу? В нашей жизни все бывает, и под солнцем лед не тает, и теплом зима встречает, дождь идет в декабре. Любим или нет, не знаем, мы порой в любовь играем, а когда ее теряем, не судьба, говорим. Лаванда, горная лаванда, наших встреч с тобой, синие цветы. Лаванда, горная лаванда, сколько лет прошло, но помним я и ты. За ингээд бидний ярьцлага одоо үлзий сайхан багшийн урлан буюу одоо номын сан. Одоо энэ сайхан эрдмийн өргөнд үргэлжиж байна. Тэгэхээр хоёул нэгэнтээ номын санд байгаа энэ олон бүтээлийг хараад үнэхээр бахархаж байна. Ширээний ном ер нь юу байна яг одоогоор? Мөн одоо хамгийн их бариад авч уншиж чад байдаг сэдв ер нь юу байдаг вэ? Өөрөө ч мэдээж түүх нийгэм гэж явах болов. Би надад ийм зүйл байдаг юм аа. Яг тийм сонирхолтой юм юу вэ? Юуг та яг жишээлбэл дуу хөгжмөөс юуг сонирхох вэ гэвэл би яг өөрийнхөө сонирхсон тийм юмд дуртай. Тэгэхээр ширээний ном яг ямар сэдвийг авах вэ гэвэл би тэгж бол хэлж чаддаггүй. Тэгтээ миний түрүүн би дурдчихсан миний тэр уран зохиолын 100 бэлгийн дээжс оршвоо гэж тэгжсэн. Тэндээс бол тодорхой хэмжээний номнуудыг бишээ зохиолуудыг уншдаг. Дээр нь
би урд нь хэлжсэн Эрдэнэ сансо башид энэний тэр надад орчуулгууд тэгээд энэ урдталт нь орчуулгын тэр янз бүрийн орчуулгууд хэрхэн энэ монгол хэл дээр хэрхэн хийгдсэн байдаг гэдэг энэ судалгаанууд байдаг. Дээр нөгөө мэрэгжлийнхээ хувьд болохоор би жишээ 90 гуайн тэр нөгөө махын марк твэний махыг нь барж идэхэндээ гэдэг ер нь эднэрээсээ бол байнгын хардаг. Дээр нь бол Монголтой холбоотой хаслын ундгаан битсэн энэ ч одоо ингээд явна гэд зохиол монгол хэл дээр орчуулагдсан л да. Гэтэ энэ бол 2 дахь зохиол нь шивэдэр гарч ирсэн. Надад 45 оны 2 3 зохиол номнууд нь байгаа. Энэ 45 оны тий. Тэднийг би нөгөө эн чинь булган талын буюу би чинь тэм төрж өссөн булган талынхаа найзуудад зориулсан зохиол байхгүй юу. Гэж угаас энэ номыг тэгж зориулж гисэн тий. Тэгэхээр ч манай ээж эднэр чинь бага насны дээр явагдчихэв. Орчуулсан. Биш миний орчуулсан ном биш. Миний орчуулсан ном маань өөр газар л явж байгаа шүү. Би чи нөгөө нүүж ирээд удаагүй болохоор номнуудаа харин ч гаргаагүй байна. Харин би энэс ч илүү ном байгаа гэж. Харин гаргаж амжаагүй байгаа тий. Тэгээд ер нь бол Монгол номуудаа уншдаг. Тэгээд өөрийнхөө хүснээр яруу найргийг уншдаг. Тэгтээ нацагд орж юм би сүүлд одоо нэг эрдэм шинжилгээний нийтлэл бичиж байгаа тэрэн дээр бол нацагд орж хийдэн зохиолыг шивэд хэл дээр бичсэн байдаг байхгүй юу? Орчуулсан тий. Тэгээд тэрийг бичих үүднээс бол ойрын үед нацагд оржийнхаа зохиолуудыг маш их уншиж байгаа. Ямар гайхамшигтай юм гэдэг. Гэтэл чинь би өөрөө ч бараг ойлгоогүй мөртлөө хүүхдтэй миний нутгийг чийжлүүлээд одоо эрлийн цогцтой чийжлүүлээд явчихсан нөхөр байхгүй тий. Тэгэхээр яг ширээний ном гэвэл одоогоор яг ийм тийм гэх юм байхгүй. Тэгтээ хэд номнууд орчуулж байгаа. Монголоос шивэд рүү. Тэгээд тэд нар бол миний барьж авах. Ерөөсөө байнгын номнууд байгаа. Яг тэгвэл би ч өөрөө өдөөний хүүхд нартай боловч мал аж ахуйг мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр мал аж ахуйг Монголын мал аж ахуйг шивэд рүү орчуулна гэдэг чинь бүр миний болвол тийм ээ өөрийнхөө эдисээ бүр барж мэрж байгаа юм байгаа байхгүй юу. Одоо би чинь одоо Монгол мал ахуй ёсыг чинь бүр нэг бүрчлэн сурж байнда тэр нь бол инх болдгон пананг орчуулж байгаа байхгүй юу. Тэгээд бас нэг англиас биш шивэдээс монгол хэл рүү хэдэн номнууд орчуулж байгаа. Тэгээд тэрийг би дурдахгүй. Тэр бол угаасаа дараа нь гарахаар тодорхой болох байх. Ер нь бол номыг бол одоо өөрийнхөө судалгааны ажил бүхэл чиглэлээр ашиглах гэдэг үүднээс бол чиглэлсэдэг бол бүхэл салбар руу уншиж байгаа. Орчуулагч бэлддэг учраас бүх салбар руу одоо та анзаарсан байх энэ чи ерөөсө захиргааны эрүүгийн хуулиуд бүрчин нэг шивэдийн хууль эрх зүйн нөхцөл нь ямар байдгийг, Монгол нь ямар байдгийг харьцуулсан жишгэх тэрэн зүйл нь ямар байдгийг ангаахын би чин тоглоом хийгээ тийм ээ муухан сувилагчийн хэмжээний нэр томьёог болол авдаг. Би чин Стокгольмын их сургуульд нэр томьёоч орчуулагч нар зориулсан нэр томьёоч гэдэг курсэд ороод тэгээд тэндээсээ багш нар манчи судалгааны хүн байна гэд намайг тарих хэл шинжилэл рүү оруулсан байхгүй тарих судлал руу. Бас тэгээ олон орчуулгад явдаг гэж хэлсэн. Би бас сонсч ирсэн л дээ гэж маш их тус сурах уу. Ер нь нэг хариу нэгтгүү тос хүрэгдэг гэж их сонсч ирсэн. Тэгэхээр ч одоо олон онцгой орчуулга, олон үйл явдал, зовлон одоо баяр гоны бүхэл юм дээр очижсэн биш. Тэндээс одоо үзэгчдэд бас сонирхуулаад сургамжтай гэх юм ганц нэг тийм тохиолдол байвал манайд Швед улсад нийтлэг яг юу болов? Швед улсад элчин сайдын яам байхгүй байхад манайх ч нэг Монгол улсаа төлөөлөх тийм байгууллага байхгүй лээ шүү дээ. Тэгэхээр Шведийн газар нутаг дээр болж байгаа янз бүрийн одоо хүн амын хэрэг ч юм уу эсвэл одоо Монгол хүн маань эндцэн тохиолдолд хин нэгэн төрийг төлөөлөх хүн байхгүй байдаг байсан болохоор нөгөө Монгол талаас гадаад явдлын амнаас ч юм уу эсвэл одоо эцэг эхүүд гуйж талигаачийн хойдыг одоо хойдыг янзлж зохицуулж өгнө гэж янз бүрийн тэгээд л өвчин зовлонтой аргаа барсан хүмүүс л ер нь тэгээд л хүнд ханддгийн шүү дээ тийм. Тэгэхээр тэр чинь би ч гэсэн амьдрал чинь өөрөө гайхамшигтай. Тэгэхээр заавалж бидний бас нөгөө ихтгэл үнэмшилтэй шууд холбоотой байхгүй тийм. Тэгэхээр ерөөсө хэрвээ хүнд туславал мэдээж ойлгомжтой огт тусыг эргэхгүй би тэр аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэгт би бол итгэдэггүй тий. Тэгэхээр үгийг үл зүгээр л үгүй.
Өөр юм байхгүй тийм. Тэгэхээр тодорхой хэмжээгээр янз бүрийн юмнуудыг өөрийнхөө хэмжээнд тусалж байсан. Тухайн үед чинь 2000 онд чинь цөөхөн хүмбээс одоо манай үзэх хүмүүс маань цөөхөн байх. Манай угаалгын өрөөнд гихтэл одоо 2 3 монгол ирчүүд амьдарч байх шиг тийм. Тэгээд л цагдаа нар нэг монгол эмэгтэйг гадаа унтлахын хувцастай явж ийн гэл гэрт авчраад 6 7 сарч болж явах шиг тий. Гих бичлэнгээр ингээд янз бүрийн юм байгаа. Тэгээд тэр олон эмий чи одоо тэгээ би тэгж тусалсан гэл яриад байгаа чинь сонирхолтой биш байхаа. Тийм би ер нь хүний ертөнц хүний амьдралыг би Шведэд ирчиж сурсан шүү. Хүний амьдралын хүмүүсийн харилцаа тэгэл ер нь хүн байхын утга учирыг би Шведэд байж сурсан. Хүн чи эх орондоо байхдаа эрхэлсээр эх орондоо эрхэлж газар шороондоо эрхэлж эцэг ихтэй эрхэлж бүр илгэн садандаа эрхэлж хүн болдгоо л гэж би өөрөө боддгийн. Тэгэхээр ерөөсөө аавын бид хүнтэй танил загтны бид газар үз гэдэг чи ямар гайхамшигтай үгүй гэж би бодож байгаа. Тэгэхээр ер нь эх орондоо байгаа хүмүүс эх орондоо их эрхэлж байжээ. Тэгэхээр одоо миний бас нэг дараагийн асууж сонирхох гээд байгаа зүйл бол их үзэгчдэд бас их өөр мэт сууж магадгүй. Өөрийн чинь хувьд бол хөвсгөл аймагаас гаралтай бөө гэж ер нь их олон мэддэг байх шиг. 2010 онд би Норланд руу буюу Шведийн түүндрийн бүс рүү очиж ажилласан байхгүй юу. Одоо буудал ажиллуулжсэн тийм. Тэгэхэд одоо хувьсгалын тохирон тэгж бүрдсэн үү? Тийм. Яг тэр үед бол бөө удгнуудын чуулга уулзалт болж манай буудалд нэлээд олон бөөнүүд одоо яг тэгэхээр нөгөө цаатан бөөнүүд тэр хуржээ. Тэгээ тэрийг нь бид яаж мэдхэвтэй тийм бид нар чи энгийн харахад энгийн л ингээл хүмүүс ирээл байсан. Тэгээд одоо анх удаа миний биеийг эзэлж одоо нөгөө онготууд маань миний биеийг эзэлсэн. Тэгээд тэрний дараа тэр даруй Чинаан голсонгой руу манай ихч холбогдож ярьж байсан. Хүүхдтэй нь холбогдсон. Тэр үе чинь нөгөө Чинаан голсонгой чи их эрт унтчихдаг өөрөө Германд амьдардаг болохоор дараа нь би Америк руу хойд Америк руу их сургууль руу уцтаж одоо ийм тохиолдол болоод байна. Хүн чинь нөгөө шашин шүтлэг гэж хандахгүй би чинь нөгөө шинжлэх ухаанчаар хамгийн түрүүнд шашин судлалтай газар руу ярьжсэн. Тэгээд энд Шведэд тэр шашин судалдаг нэг шашны багш гээд хүн маань үлзий чи ингэж жилд ингэж 2 удаа ийм айхтар осолд орно гэж бол байхгүй. Ямар нэг юм байна чи ерөөсөө хингэрэг бариад хингэрэг тийм үнэхээр нь би тухайн үедээ Монголд одоо бөө гэдэг чинь бөөн үзэгдэл болсон байна. Би 5 үний 6 дахь бөөнд байгаа болиа надаар тутгаа. Би одоо ингээд өөрийнхөө л мэдих юмар хийж явъя гэж байсан. Тэгээд одоо 10 гаруй жил онгодоо өөрийнхөө биед залсан байна. Тэгээ би бол ерөөсөө тэгэж манай одоо онгодууд гэж хэлж болох юм бол та бас хэлж байгаа тийм дайнд дээрхийн гээд тий аав маань дайнд дээрх тэр хавийг зун нь зөвсөж тэр тархтан болонд төрж өссөн. Тийм болохоор тэр нутгаас аавын талаасаа би тийм дээрхийн салбар тэнгэртэй одоо энэ бол Пүрүүга номд байгаа 1800 онд бичсэн Америкчуудын бичсэн номон дээр өвгөн буурлаав гэдэг ингээд яг нөгөө буудаг тэнгэр маань ахгүй яг өвгөн буурлаав гэдэг нэртэй Пүрүүга ном дээр ч гэсэн байгаа. Би тэрийг сүүлд уншичаад гайхчихсан байхгүй. Тэрнээс манай онгод тэнгэрүүд би нэг унших гэдаггүй. Яагаад миний би юу болоод байгаа юм? Энэ одоо ямар нөхөд одоо юу болоод энэ би яагаад ийм транст ороод ингэ би чинь дандаа шинжлэх ухаанчаар бодоодсэн чинь тэгээд ингээд унших гэдсэн чи битгий унш. Ерөөсөө битгий ингээд хит арга руу яваад ийн гэсэн үг болчихж байгаа байхгүй тий. Бэлгийг яв гэд тий. Тэгээд ер нь үндсэндээ бол уншчдаггүй бас хитрхийн уншихаараа би бас арга руу явчих магадгүй гэд. Тэгэхээр яг тэр тал дээрээ бол би юу юм байгаа яг онгод тэнгэрийнхээ үгээр явдаг. Тэгэхээр уул усны үйлийг хийдэг, уул усанд их явдаг, гадаад дотоод руу их явдаг. Би өөрөө миний итгэж байгаа дайнд дээрхийн дуудлага дээр ч гэсэн байгаа. Дайнд дэлхийг хамгачилж явдаг учраас дайнд дээрхийн онгодтой тэгээд эмгээ ээжийнхээ тэр манай нутагчингоосаа удган гэд бүр голтой, удган гэд бүр талтай, удган гэд нутаг устай байхгүй нэртэй тий. Тэгээ манай ээжийн хинжээнд тэр удаг ажаа гэд удган ажаа гэд бүр удам судартай ах トゥ амраг садантай хүмүүс байхгүй тэр газар нутаг нь тий. Тэгэхээр би ээжийн талаасаа одоо эмгээ ээж гэж хэлдэг цагааны тэнгэртэй тэгээд аав талаасаа болвол дайнд дээрхийн салбар гэдэг тийм онгодтой тийм
удган зайран бол хилийн чандад байна. байна. Тэр тусмаа энэ хойд тал руугаа буюу одоо Швед, Норвег, Финланд тал руугаа гэдэг юм их байна уу? Байгаа. Энэ бас эднээс уламжлалтай байна уу? Ямар ялгаа байна эднэрт? Эднэр дээр бол яг тийм ялгаа байгаа. Эднэр чинь нөгөө анимализм буюу нөгөө нэг амьтны оо сүнсээр дамжуулж мэдээлэл авч байгаа байхгүй юу? Гэтэл монголчууд би саяхан 20 гаруй улс орны бөө удганы бас чуулгуулсан тэд нар өөрсдөө дуудсан. Аливаа Монголоос чи хүрээд ирээч гэдэг. Тэгээд гинт цагийн тулгаад очисон л доо. За тэгээд очисон чинь тэнд янз бүрийн бөө удгнууд Амазоноос тэгээд ерөөсөө Иран, Ирак бүр хүний бодомгүй бүр газруудаас ирсэн байж байгаа байхгүй тийм. Зөвхөн Шведээс биш, зөвхөн Финляндаас биш те зөвхөн тийм Скандинавын орноос биш тийм. Өөр улс орны хүмүүс ингээд судалгаанд ирсэн. За одоо ингээд яг онгодоо оруулна. Тэгэхээр чинь тэн дээр ганцхан юм ярьж байгаа байхгүй юу? Онгодоо оруулна гэдг нь ганцхан биднэрт монгол хүмүүс ярьж байгаа байхгүй юу? Тэрнээс ч бусад юм чинь юугаар амьтнаар агаар салхиар тэрнээс дамжуулж мэдээлэл авч штэ. Гэтэл бид нар чинь өмнө хүн байсан онгодоор тийм биеэ эзлүүлж ингэж онгодоо оруулж буюу тийм. Тэгэхээр надаас миний 6 7 дахь тэр мэдрэхүү миний тархины тэр ард байгаа мэдрэмжийн ард байгаа тэр хүрэхгүй тэрндээл байгаа хгүй. Тэгэхээр тэдний их сонирхолтой тэгээд ганцхан юм хэлжсэн надад тэр нь гайхамшигтай санагдсан. Монголчууд та нар зөвхөн бүү удгнууд хэлж байгаа хгүй. Монголчууд та нар зүгээр л бөөгийн ёс ингээд онгодоо залж байгаа энэ ёс чинь та нар бүр онгод гэд нэрлэж байна те. Ямар өндөр тэнгэрлэг хувь заяатай хүмүүс юм бэ. Гэтэл бид нар чинь төрөөл болохгүй болно гэдэг ингээд аргын хязгаарлагдмал юмд орчдөг. Гэтэл та нар төрөөл байгальд тэгэл чөлөөтөө байжгаад чөлөөтөө сурчаад дэлхийгээр бараг тоглож өсчөөд тэгээ явцын дундаа болохгүйгээ учрыг олж өсдөг тийм. Тэгэхээр та нар ямар гайхамшигтай юм бэ гэдээ харна. Би одоо нөгөө яхтай манайхан чинь цээж дэлдээл идэг болохоор бас жоохон болгоомжилж яснаа. Тэгээд тэднийг гайхширч багтахаар нь хичтэйгээ явсан болохоор би бас барахчил байсан, багтчил байсан тийм. Гэхдээ бүгдээрээ л ярьж байлаа ямар хариуцлагатай вэ бөө хүнийхээ хувьд. Тэгээд тэд нар чинь бол ихэвчлэн зүнчд байгаа байхгүй юу? Нөгөө 6 7 ингээ зүгээр яж. Би бол тэрийг авдаггүй юм. Би хилдгийн хүмүүст би чиний тухайн мэдээллийг амааргүй. Чи миний тухайн мэдэхгүй байгаа шүү дээ, тэ. Гэтэл би ягаад чиний урд өмнөх хойтхой чинь үзээд л хараад л ягаад гэвэл бас үзүүлэхгүй мэдээллийн ер нь бол ингээл цахилгаанаар тогоор ярих юм бол энэ мэдээлэл рүү чинь ингээл орчиж байгаа байхгүй юу, тийм. Тэгэхээр би энэ аргыг дээдэлж ингээд ажил хийгээд ингээд явж байгаа хүн би ингээд одоо зүгээр ээжиж ингээл мэрэг төрөг тавиад ингээл тийм юм. Ер нь бол тэгдэггүй юм байна гэдээ ойлгож байна. Тий би бол тий. Таны басаг шашны чинь талаас асуух гэж юм л да. Баха шашин бахаавуула. Энэ шашин бөөгийн одоо зан үйл хоёр хэр холбогддог юм бэ? Бөөгийн бахан шүтлэгт эстис хоёр биш үү? Гүү бахан шүтлэгт бол юу гэж үздэг вэ гэвэл бурхан бол нэг хүн төрлөختөн хүнж гэсэн нэг бурхны тий. Тэгээд энэ цаг хугацаанд өөр хүн төрлөختний оюун санааны хөгжлийн төвшнгөөс шалтгаалаад нийгмийн хөгжлийн төвшнгөөс шалтгаалаад бурхан хүн төрлөختөнд тааруулаад сургуулаа өөрийнхөө элчүүдээр дамжуулж өгсөн. Тэгэхээр би бол айлын отхон хүүхэд гэж байгаа тий. Тэрнтэй адилхан баха болоо одоогоор хүн төрлөختөнд ирсэн байгаа бурханаас ирсэн гэж хэлж байгаа тэр сургаалуудыг хүн төрлөختөнд авчирсан хамгийн одоогийн байдлаар хамгийн отхон илч бурхны илч байгаа. Тэгээ надаас хойш дахиад илч ирнэ. Тэгэхэд хүн төрлөختөн бэлдээрээ гэж байгаа. Тэгэхээр бид нар чинь үндсэндээ бол хүн төрлөختнийг үзэх юм бол бид нар чинь оюун ухааныхаа хэмжээнд бид нар одоо л нэг насанд хүрж гин гэсэн үг болчихж байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр 9 дэх хэлж. Залуу шашин гэсэн. Тийм. 1817 онд төрсөн. Өөрөө төрөхтэй. Тэгэхээр чинь 200 жил саяхан 2 жилийн өмнө тэмдэглэсэн тийм. Дэлхий дээр хамгийн ихээр хурдан одоо олон хүмүүс орж байгаа тийм бурхны элч бол нэрээ хамгийн сүүлийн элч юм байна. Нийгмийн сургаалтай, зарчимтай. Тэгээд тийм болохоор хамгийн ихээр хүмүүс орж байна. Өшөө дээр нь бол үнэхээр бүх элчнэр бүгдээрээ явж нэг л газраас язгууртай юм байна. Уулан дээр, уулын оргил дээр ерөөсөө өөр гараал явж гин гэсэн үг. Бөөгийн шүтлэгч нь өөрөө ёс заншил байхгүй, амьдрах ёс.
Ерөөсөө амьдрахаас байгальдаа чи та гарцгахдаа юм бүхэн эзэнтэй. Юм бүхэн эзэнтэй. Бид хоёрын амьсгалж байгаа энэ амьсгал би муухаар өөрөөр л ярьчих л да. Би за 37 молекул атомтай байлаа гэж бод. Миний энэ бод би. Үхлээ. За сүнсэн тэгээд явчихдаг юм байж. 37 молекул атом энэ ертөнцийн энэ хөрс дээр үлдэнэ. Тэгтээ янз бүрийн хэлбэрээр үлдэнэ. Би алга болно гэж байхгүй шүү. Тий. Тэгэхээр энийг буддын шашинд их сонирхолтой тайлбарласан байгаа. Нөгөө нэг янз бүрийн олон юу гэдэг лээ нохоо болно, юу болно гэдэг тийм. Тий. Гэгөө тэгж төрөнж гэдгүү л дээ тийм. Нохоо байсан, хорхоо байсан. Яг үнэн шүү дээ. Бүх төрөлд бид нар хувирч яадаг. Тэгэхээр бид нар чинь бол ерөөсөө л хизээч алга миний бод би те хизээч алга болохгүй энэ дээр л байж гэн. Тэгэхээр би хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй юу? Хэрэглээг хариуцлагатай байх хэрэгтэй. Би байгаль дэлхийг хамгаалах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр бөөгийн шүтлэг гэхээрээ амьдрах ёс. Одоо та нэрээ юу үзэж байгаа вэ? Шашин болохоор үзэхдээ нөгөө буддын шашинд биш бахан сургаалд үзэхдээ ингэсэн байдгийн баха бол нөгөө бурхны хэлж их тодорхой хэлсэн байгаа. Төргөн би бас дурдчихсан хүний хувь заяаг бурхны өгсөн хувь заяаг бууруулж болохгүй муу болгож болохгүй байхгүй юу? Тусалж байгаа хэлбрээр өөрчилж болохгүй. Тэхийн бол бүр муу болох байхгүй тийм. Тэгэхээр хүний хувь заяаг дээр бурхны өгсөн юм. Тэгэхээр чин би чин үхэл үзлээ. Янз бүрийн ойр дотны хүмүүсээ алдаж үзлээ. Тэгсэн мөртлөө ингээд ийм одоо бүх юм урсах төдий зүйл. Тэгэхээр амьдрал ч өөрөө баяр жаргалтай юм л байхгүй юу? Гадаадд дуулаад идэх ямар сонирхолтой юм. Ингээд тайм аут нэвтрүүлгийн маань энэ дугаар энэ төрөд өндөрлөж байна. Ингээд судлаач багш Үлзий сайхан танд маш их баярлалаа. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч оролцсонд маш их хүндэтгэж байна. Ингээд одоо бидний нэвтрүүлгийг тусаж дэмжиж ивент итгэж байдаг газруудынхаа бэлгийн дээжээс таавхан танд одоо өргөн барья. За энд бол хамгийн эхлээд энэ гоо сайхан массажийн Күс Акора салонд 500 кроноор үйлчлүүлэх эхийн бичгийг танд бас өгөөрэй. За их баярлалаа. Би эднийд үйлчлүүлсийг сайхан байсан. Сэтгэл хангалуун сайхан бэлгээд баярлалаа. Тэгээд одоо үүсгэн байгуулсан. За баярлалаа. Манай үйл ажиллагааг байнга дэмждэг. За энэ болохоор Америкээс гаралтай Forever компани одоо ийм бэлтгэл мөн хэрэглэл одоо гар хариудах савн гэл бүхий одоо бүтээгдэхүүний дээжийг танд бас энэ компани дистрибьютер марафон гүйч од гэрэл гээд
эмэгтэй бас тань бэлгэж байгаа юм аа. За маш их баярлалаа. Тэгээд од гэрэлдээ амжилт төсөй. Би өөрөө бас нөгөө маратонд гэр бүлээрээ гүйдэг. Тэгээд нэг удаагийн маратонд нөгөө цус өгөгчдийн маратонд гүйж хахад Монгол ирлээ гэд гүйжсэн. Тэгэхэд айгүй их огшоож байсан байхгүй. Тэгээд тэр охин иржсэн. Тийм тэгээд од гэрэлдээ амжилт төсөй. Тэгээд маш их баярлалаа. За энэ сүүлийн билег болохоор Слава Бато манай хоум студ одоо студ байна энд ингээ байж байгаа. Бид нар энэ студийнхаа зүгээс Шведийн монголчууд амбус энэ дээр зөвхөн Швед ихгүй Европт амьдарч байгаа мөн Швед бас зочилсон хүмүүсийн хөрөг зураг орсон 800 орчим зураг бүхий хүмүүсийн Сведен гэдэг энэ номыг бас танд бэлгэлж байна. За баярлалаа. Аргагүй сүүлийн тэмээний ачаа хүн гэж мундаг сайхан бэлгээ сүүлд өгч их баярлалаа. Мөн ширээний календар. За их баярлалаа. Миний өөрөө бүтээлэр хийсэн. За ингээд танд амжилт. баярлалаа. Бэлэг уламжилж өгсөн ямар ч ясан байгууллагын даалгаврыг биелүүлчихлээ. За одоо дараагийн нэг том даалгавар. Манай нэвтрүүлгийн нэг том даалгавар. Тэр юу гэхээр та манай дараагийн зочныг өөрөх байгаа. За их баярлалаа. Тэгээд миний дараагийн тайм аут нэвтрүүлэгт урих зочин маань болохоор Цэдэнгийн Алтан хуйг гээд манайхан бол Монгол Алтай гэдгээр нь Монгол Алтай компани хуйгаа авах байгаа. Тэгээд би бол хуйгаа авахыг хамгийн анх удаа Шведэд анх удаа Монгол болон босод тэр Арионыхоо хүүхдүүдэд теннисний секц байгуулж байсан. Тэр үг тэгээд нөгөө нэг үндэсний Шведийн үндэсний мэдээгээр гарч ирсэн байхгүй тий. Би бол орчуулагчаараа урд нь уулзж тэгээд хуйгаах тасгалжуулагч тэгээд тэр талаараа мэдэн. Тэгээ монголчуудтай холбоотой маш олон өөр үйл ажиллагаа явуулдаг. Өөрөө их баян хүн байгаа. Тэгээд бид нарт суралцах юм байгаа. Тэгээ хүн бүхний үүд хаалгыг нээхэд, хүн бүхний цонхыг нээхэд ингээд ард нь сайхан ярих юмтай, хуваалцах юмтай, хүн бүхэн өөрөө юм сайхан баялаг байдгийм байна. Тэгээд та бүхэнд энэ боломжийг өгж байгаа. Танаа энэ студийн хамт олонд амжилт хүсье. Маш их баярлалаа. Тэгээд үзэгчдтэй бас амжилт хүсье. Тэгээд сайхан шин 100-да, шин 60-да, шин ондоо тэгээд амжилттай сайхан юу сансан 9 хүсэл нь бүтэж байхын ерөөлийг төвшүүлье. Маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд Алтан хуйг буюу одоо Монгол Алтай хуйгаах таныг дараагийн нэвтрүүлгээс осноор урьж байна. Ингээд таныг урилгыг хүлээн авч бидний заасны нэвтрүүлэгт туслана. Манай нэвтрүүлэгт оролцоно гэдэг итгэж байна. Ингээд танд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Hallo